Одоо яаж буулаа? За өнөөдөр юу байна? Нөө буган тэжээл тавина гэсэн. Тэжээлээ тавина. Тэгээд бас агаарт гарч сайхан сүйтэй цайтай цов хийж иднэ. За тэгээд эхлээд нэг бугандаа тэжээл тавихын тулд буга хаана байгааг эхлээд хараа хэдүүлээ. Дороо нисгэнэ. Хараа да. Нөгөө хэд маань энэ хавир бол байгаа гэсэндээ. За нөгөө буга олчлоо. За энэ хавьд л байх хэрэгтэй даа. За тэр байна. Тэр хоёр байна. За бид нэр ирэхэд энэ бугныхаа байршлыг олчлоо. Одоо ингээд буган дээр ирж байна. Хоёр буга. Тийм байна минийх хоёр буга. Энд нэмэр өгдөг байна. Энэ зогсч уу? Хэд ойртуулаач шүү. За ингээд тэнд угаас хүмүүс нэг юм хаалж өгөөлөх шиг байна. Тэгээд энэ хоёр бугаас тэжээлгээ сурцсан юм байна уу. Тэгээд ямар ч хэсэ энэ ашиг тэжээлээсээ нэг жоохон өгөөд 2 хэлийг өгчээ. Тэгээд давсаа тавьчээ. Энэ давсыг болохоор манай ээж болохоор малд айгүй сайн байдаг гэсэн. Мал гэлтгүй юм. Зэрлэг авдсан ч гэсэн. Одоо хужир тэжээлийн нутагт орж идэг гэсэн. Энийг болохоор ингээд ерөөдөө тавьчихдаг. Тэгээд амтаа ерөөдөө зөв долоогоод иддэг гэсэн. Тийм. Олох. Амин хавтай хэш. Хэш. Тэ яг зөөлөн мөргөж байна бас тий. Хүнд хурдан тасдаг амт тийм шүү байна. Одоо нэг хоцсон хүн болгоныг гүйчихэд байна шүү дээ. Яармагч маань 3 шиг борхуутай болсон юм шүү. 100 болохоор дэше явчих واخа тий. 100 болохоор яг уул руу явчих واخ л та. Тэгтээ бас зэрлэг амт мас жоо эвгүй юм биш. Ойр тороос янз бүр дугарж ийнээс. Сайн нэг жижигхэн мөргөж үзлээ. Тэгтээ бас яг нэг алчи гэсэн байдлаар мөрөхгүй байна. Нэг хөөхөө нэг эврээрээ хальт хүрж байна. За та тэгээд буг хармаар байвал яармагт ирж хараарай. Зайтай байгаарай. Гэтэ бид нар амар адтай байхгүй. Бугтаа зүг амьдэрж штт. Энэ өвөл. Тэр хүмүүс ингээд дараагийн ээлж нэрж ингээл хүмүүс бүлэг бүлгээрээ хурж ирэл байгаа баахан боо боорцог талах барьцсан. Тэгээ нөгөө хэд нөгөөс бүр идэх гээд бүр хүлээцэн дээр аа. За бид бугнуудаа хоолцсон. Одоо тэг нэг бараадаж сүйтэй цайтай цөөн ихэр явж байна. Өвчүүний махаараа нэрээ өмнөх блогоор хийсэн нөгөө шарсан өвчүүний мах байгаа штэ. Тэрийг цагаан сараар 50 хэмжээнийхээ авч үлдээд үлдсэн нэг жоох хэсэг илүү гарсан. Тэргээр нь сайхан ланзгаар цой хийж иднэ. Энэ гой мод бараадлаа тэгээд машин маань энэс дэш явдгүй. Цаас нэгтэрсэн байна. Хад энэс дэш яварсан чаргаар ямаа зөөнө. Ui. Хамгийн охны. Яваад гараа. За. Доолыг л ялцуулна. Эхлээ цаагаж ин чи.
За ингээд хангаатал хийдэ. Юм өргөчөө. Яг амтан жалтгаа идэх үү дээ. Энэ чинь шоргоолж моргоолж өчнөө амт идэн л дээ. Жогон давсач. Дээжиг өргөж гинөө нарлага. Алтан нарлага. Тойм сэгсэрнэ. Фу, чанга юм бэ? Бичдэг лээс юм да. Отаар авирч чадахгүй. Ой. Гэл авирал. Энэ зарим нэг юмуд нь ишнүүд нь өвчж. Даахаргүй шүү. Эндээ гიშгэлээ энэ хууг хувсэрлээ. Тап гэл. Энэ бас энэ зэ ягаад нэг модноос ингэж зарим бүшрүүд өгцөн байт юм бэл. Сонир юм байна. Бой. Одоо яаж буулаа? Яалаа. Чи ямар эвгүн бэ? Мадч 0 энерги гэж байна. Банана урахаар еврат авчихсан юм уу? Тийштэй. Банана вэ нөө? Банана одоо ургаагүй. Хизээ ургасан тийм. Чи мэдтiin биш үү? Эвротис. Явах гэсэн чи бүр сэтгэл харагдаад байна. Янзын дулаах өдөр. Нэг жоохон галтулж галдаа жоо ээж сууж байгаа явъя. Энд чи жижигхэн галтулж. Бүр хатаад хамархаа болчих. Хагалахад. Энэ яагаад ингэ хүмүүс мод хуглаа хийдэг юм бэ? Тэ. Самрын мод биш, нарс байж ч хуглаа хийцгаах юм. Маний хугалсан гэж бодох үү? Энийг альдын хугарсан байгаа юм байна байхгүй? Хүн заавал хугарсан биш өөрөөрөө унж хүрнэ. Өөрөөрөө унж хугарна гэж байхгүй шүү дээ. За өнөөдөр бугаа хоолчлоо, цовингаа ижлээ.
Цайгаа чанаа уучлаа. Ууландаа ирчлээ. Галаа түллээ, энерги авлаа. Бүх юм ямарсан болчлоо. За ингээд дараагийн бичлэгээр уулзцаа залууч.